Яг байдгүй манай. өглөөний минь guys. Бид одоо 10 руу шилжсэнгүй юу? За бидэд ачаануудаа өгөх гээд зөвхөн махнач. Ачаануудаа өгөх гээд байж байна. Яагаад гэсэн чинь манай машин ингээд өгцөөраа арт дүүрээд энэ ч гэсэн дүүрээд тэгээд одоо ямар ачаануудаа хуваарлах тэгээд багтан гэж найдаж байна. За бидэд өглөөний нөгөө мацаг барихаас өмнө нэг ходоодоо чиглэх гээд. За яагаад мацаг барих чинь шилж ийм нөгөө за зөвхөн ашгаараа юм идэнэ. Тийм учраас тэрнээсээ өмнө болгочих. Юу гэнэ? Яг уртна. Энэ юм уу? Энэ 34 юм. зөний нэгээр за сэлтлээ сабтилээ Тараа. Сонсож байна та хаана вэ? за авсан хамгийн анхны ярилцаа нэлээ. За бид хамгийн анхныхаа ярилцааг нээсэн. Өнөөдөр алт маань дээшээ баг 1000 пипний гафтай гарч ирсэн байна. Юу мөнгө? Юу 450 пипний гафтай гарч ирээд. Тэгээд яг 5 дахь өдрийн ханшаас 900 пипний өсөлттэй байна. Тийм учраас бидний хувьд бол дөнгөж сая сэл арилжаанд орлоо. Юу нэ? Хамгийн анхны дээрээ Маркус доолчлаа. За одоо $100 одоо өсөх нүү. Миний анхны арилжаа маань амжилттай болох нь харцгаая. $10 ашигтай байна. Одоогор хасах $2 байж. Уулзаад одоо хөдлөж чинь хотоос гарах чинь. Тэгээд ямарс марк нээцсэн. Дээшээгээ 450 пипний гафтай нэгдсэн байна. Тэгээд сая сэл орчлоо. Одоо бид нар гэл ашиг хийгээд копи авахгүй болохгүй. Гэл ашиг хийхээс. За энийг хавцаа өсөөд тэгээд унах бахаа л гэж бодож байна да. За дансны алдагдал 4%-тай явж байна. За одоо жоохон өсгөөр нь дараагийнхаа позишн хийнэ. За машиныгаа тоогоор манай Альфа 1, Маркус Альфа 2, Локо Альфа 3. Тэгээд нөгөө хин ярьж байгааг нь мэдэхгүй байгаа учраас Альфагаа хэлчих юм байна. 61-ийн гарам дээр очиод кофе шоп, Леогийн кофе шоп гэнэ Маркус. Ашиг хийсэн юм уу? Маркус ашиг хийсэн юм уу? 11 долларын алдагдлаа гэнэ. Альфа 3 Локо $30 ашигтай гэнэ. Үе, Локо. За одоо арилжаа битгий ороорой. Бидний кофегаар даа баярлалаа. Nice. Nice. Шатаж харах боломжтой. Буудал шууд бууддаг байгаа. Таад маань энэгээр юу байгаа за. Бүгдээр орцгоох уу? За Альфа 3-ын залуус маань $30 ашиг хийсэн байна. Тэгээ бид хэд одоо кофе уух гэж байна. See you бас. Nice. Ингээд зарим зарим ашигтай л явж. Nice. За дансыг харцгаа. Яг эсэл зөхөл дэшээ буудаж шүү дээ. Амар буудлаа шүү дээ. Сая 21,000 болсон гэсэн цаана 29,000 сул мөнгө байгаа юм. Ингээд ийг. Нөөцлөө. Нөөцөж жоод замдаа нөгөө хуушир мушраа. Тэгээд нөгөө хоёртай явсан байх. Тэгээд нөгөө хоёроо ашиг хуушир гэж юм. Бидний хуушир гэдэг юм уу? 이거가 Ирсэн юм аа болсон гэж юу ч юм бодохгүй нөх нэмдэн. Юм баг. Өсөг болохоор
Амсгүй болов дээр тэгээ. Одоо нэг рейс өгнө. Одоо очиж байгаа юм. Маа. Миний бибийн зам ингэж байна. Хот. Би ч тарайгаа юм байна. Төрөйг. Би хаасан маань. Хаасан би дандаа ECP явуулдаг шүү дээ. За ихний ашигаараа хийсэн кофе нууц. За бүгд нь их муу. Ямар ч гэсэн махны мөнгөтэй дээ. Мах хийж байгаа юм байна. Мах хийдэг юм бэ? Мах гэдэг их үү заяа. 58. 58. Оо! Юу вэ? Хэлнэ үү? Бохрын мах тийм биз шүү дээ. Тийм үү? Яана бүгдээрээ хагас сэл мах авчих. Хагас сэл мах авчих юм байна, авчих юм. Хагас сэлний мах авчих. Хоёр удаа хоол ич юмтэй. Хагас сэл мах авчих. Нэг өдөр. Тийм үү? Тэгтээ 8 л шүү дээ. Амьдлаа тасарсан явж байгаа юм байна. Forex-ийг хаанаас зөв дараалалтай, цэгцтэй сурах вэ? Олон сувгуудаас төрөл бүрийн мэдээллүүдийг хайж төөрөлддөг цаг өнгөрлөө залуусаа. Alpha Trader цагтай маань эсвэл дотроо анхан шатнаас бүх шатны Forex-ийн хичээлүүд, арилжааны арга барил, арилжааны сэтгэл зүйн хичээлүүдийг нэг дор эмх цэгцтэйгээр багтаалаа. Мөн өөртөөгөө ижил сонирхолтой залуустай нэгдэж хамтаа суралцаад 7 хоног бүрийн live анализ, mentorship call-уудад нэгдэн өөрийнхөө хүссэн асуултуудад хариулт авах боломжтой. Хэрвээ та Forex сурахад бэлэн бол тайлбар хэсэгт байгаа линкээр очлоорой. Хамгийн анхны шат. Оо шатцсан. Хамгийн анхны шатаас өнгөлөх гэдэг нь ойлаа. Нэмт хоёр араас. Та хэдэд гой мэдээ хэлэх гээ те. Эхний данс шатлал гарсан. Хөрхидөө. Эхний данс шатсан манайхаа. За баяр үргээ. Танаа багш чинь шатаалаа да. Хаади багцтай гаргаар авч гэж байна. Багшгүй гэдэг чинь дандаа төрүүлж авах юм гэсэн үг шүү дээ. Багш гэдэг чинь дандаа төрүүлж авах юм аа. Нэттэй юм аа. За яг одоо зүгээр одоо босод арилжаануудаа эсэлтэй гэж нөө. За баярлалаа. Сэтгэлээр унж тийхгүй байна амар сонио. Гэсэн чинь дараагийн аим байгаа болохоор тэгээд байгаа юм шиг шүү дээ. За энэ альбесаар дуусна тийм үү? За дуслаа. Басим нэ. Одоо цэвэрлээ ахис хэлж. За сая Telegram руу Starlink-ийн пассвортыг явуулсан байгаа. Болж гэнэ үү манайхан шалгаараа. За бид дахны хэдтэйгээ уулзах гэж. Яа. Бэж амта. Хоёулаа мэд хэрэг болов чи тэр машин хатаа зогсож. Юу юм? Би яхан би ингэ зогсож байгаа. За ингэ зогсон зэ. За одоо сингээ эдэлтэй гараа. Эдлээс авах хэрэг. Одоо тэгээ сингээ дааш араач. Байна. Уй бэб. Риски. Сайн бэб. Таагүй юу? Ашиг яшиг байна. Одоо хиймээ. Гэтэ зүрхэнд оролцож байгаа шүү. Ашгаа ячаад гэлсэн. Хош хэрэгцээчдгүү. Одоо ингэсэн манай. Тийс ашгуудаар нийлүүлж байгаа шууд идчихгүй. Одоо хараа ингэсэн. Бүгдээрээ бодъё зэ. За. Яг татсан мөнгө нь болохоор юм. Лока 30-ыг татаад би 18-ыг татсан. Ингээд 48-д ордог ашигтай зэ. За эндээс хоосон 2 буюу 50% бүгдээрээ нэг
Бензин дээр хөндлөж байгаа $24. Респонд байгаа. За энэ $24-ыг өчгөн 3600 төгрөг бодоод 86000 төгрөг. За эндээс 21000 копи авсан байна. За ингээд нийт 65000 төгрөгөөр бүгдээрээ хошур мөшөрөө дааж идэх боломжтой. Энэ $2 дэвштэй мөнгө. Унсан дээр юу? 6000 төгрөг шүү дээ. Тэгтээ юм шүү дээ. Өдөр нэг хит үржээ загсах юм. Тэгээд юм уу? Гоо. Би бол өдрийн ерөөсөө 20-30 хангалттай гэж боддог. Ингээд. За дөрмөө ерөнхийдөө дахиад нэг танилцуулчих бүгдээрээ. За дөрмийн хувьд бол ингэж байгаа. Бид нар зөвхөн ашгаараа амьдрна. Өөрөөр хэлбэл яг ашигынхаа 50% ихний эжент нөгөө бензинд хадгалах хэрэгтэй. За тэгээд бензинд хадгалаад хангалттай бензиний төс үүснэ дараа бүгдийг нь зарцуулж болно гэсэн үг. За тэгээд олсон ашгаараа авсан зүйлсээ 24 цагийн бүгдээрээ дуусгах хэрэгтэй. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдлыг хадгалах нь угаасаа 24 дуусчих чигээ. Шиг. Ер нь бас дөрөв бол тийм. Тэгээд хоёр амтай байгаа. Өөрөөр хэлбэл нэг хүн нэг удаа давцсан шилжүүлэх гэж ганцхан удаа цэнэглэх боломжтой байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд асаа шатаасан хүн маш их сэтгэлээр унах байх гэж бодож ирсэн. Ашгүй би шатаасан. Тэгэхээр багш шатаасан юм чинь та нар шатаахад ичээд зүйл байхгүй. Замын ягаа. Шатгаа битээ ерөөсөө тийм. Өвдөх зүйл байхгүй, санаа зовох зүйл байхгүй. Яг тэгвэл амжилтанд уналт байна, босолт байна. Гэтэ бүгдээрээ өсөж өгөхгүй. Загсаа бариач чамаагүй. Энэ шалжиг дуусгана. За, баярлалаа. За хэдүүлээ явж ийсэн аялалд явж байгаа нэлээ олон километр явна, нэлээ хүн түнд газруудаар явна. Тэгэхээр аюулгүй байдлын зааварчилгаа хэдүүлээ явуулсан ихний хэдлэр танилцуулъя гэж бодож байна. За хамгийн ихний анхаарах юм бол замын хөдөлгөөний аюулгүй байдал. Замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хэдүүлээ хурд тохируулалт, хэдүүлээ цуваагаар явах учраас цуваагаа хайж явж ирээсээ болохгүй айлныг нь. Тэгэхээр цуваандаа явна. За хурдны хязгаараа баримтлна. Дээрээс нь бид нар яг зам дээр байгаа гол постууд дээр нэгээ хүлээгээд яваарай. Хоорондоо тасарч болохгүй гэсэн. За тэгээд дээрээс нь бидний аялгаж байгаа замын хувьд гэх юм бол энэ нөгөө Дархан хотын хооронд шиг юм хосолсон игнээ байхгүй учраас гүйц төрүүлэхтэй аягүй их анхаарна. Тэгэхээр болж өгөөд гүйц төрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг хэдүүлээ хичээнэ. Амын гол осол аваарч гүйц төрөл хөдөлгөөнөөс болдог учраас бид эндээ хамгийн их анхаарах хэрэгтэй. За тэгээ аялж байгаа газараа отоглохдоо гал усны аюулгүй байдлыг нэн тэргүнд анхаарнаа. Өөрсдийн очиж байгаа хэсгүүд одоо бидний очиж байгаа гол нуурууд бол өмнө бид нар очиж үзээгүй учраас гол усны нөхцөл байдал ямар байгааг мэдэхгүй. Тэгэхээр замбраагүй шууд гол ус руу сэлэхгүй орохгүй. Тэгээ өөртөө итгэж болохгүй. Тэгээд голынхаа нөхцөл байдлыг аюулсаа анхаарч иж загсчлалтаа оролцсноо. Болж өгвөл сэлэхгүй байхыг болвол бас анхаарах хэрэгтэй. Тэгээд За мөн нэмэлтээр хэдүүлээ одоо бидний очих газар чинь хээр газар учраас ан амтны аюул гэдэг асуудал байгаа. Ан амтны аюул дээр бидний хамгийн их анхаарах ёстой зүйл бол хүнсний хаягдал. Тэр бид нар ямар нэгэн байдлаар хүнсний хаягдал ил цагаан хайж өрөөсөө болохгүй. Энэ чинь нөгөө ойр тойрны амьтдыг өөрсдөргөө дуудана, татна, тий. Тэгээд дээрэс нь энэ жил бас нэлээд сая бас энэ нөгөө болгон сэлэнгийн бүсэд баавгатай холбоотой асуудлууд аюул их яригдсан шүү. Тэгэхээр бид нар энэ хүнсний хаягдалтай аюул цаа анхаарна. Тэгээ бусад юм дээр бол өөрсдийнхөө хувийнхаа эмх зэгц анхаарад явах юм бол ер нь бусдаар бол гайгүй болоо гэж бодож байна. Тэгээ тухайн болгон дээр нь бол хэдүүлээ хамгийн гол нь галын аюулгүй байдал, усны аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдал хамгийн чухал шүү. Сар гарнаа. Я энэ зон Юутай ч хоолтой. Тэрээр наашаа 2 3 1 бэлнэ. за манай амны бэлгээс ашигын бэлгэжтэй. Зэремөрө гэдэг ахаар чинь ашиг хийхгүй штэ. 0 гэсэн үг үстэй. Тэгээд айдаа дөрөв таартай олон тахтай гэсэн үг байхгүй юу? Тий ардаа олон тэгтээ гэтээ урдаа ямарч таагүй. Энэ манай багийнхаа алнаа. Яа за танаа баг дамжлаа. Хамгийн олон гишүүнтэй баг. Машингаа дөрүүлээ явж байна. Манай машин 3 байна. Наач амар. Бид яг одоо дахин ерөнхий замын ярахаар 60 гэдэг зам дээр чинь 550-аас ярахаар 60 орж ирдэг байгаа. Нөгөөд чинь дэше сэтэрчлээ те. Миний стоплосыг үнсээ л дэшээ. Нөгөө нэг юу найллээ. Ой.
Баггүй гинэ. Баггүй нэ гэж. Манай юу альпа 1 болон 2 саг шүү. Энэ альпа зэрэг амар олон ярьжчтай мөртлөө зүгээр. Ашиг ихгүй байна. Нийт $25 дөнгөж сая машинд сууснаас хойш. Их чинь 10, Сингэ ах чинь 15. Бүгдээ альпа зэрэг бүлэтгэв. Бас шүү дээ. Одоо баланс хасах хорно. Тийм өглөө. Сэтгэл мэдэрл муу та. Стартиктэй явахын даваа таа гэдэг. Та өөрсдөө Starlink-ийн хүрээнд ороод ирэн шүү дээ. Хайш. Манайд Starlink-ээр хэрэглээд шүү. Сэтгэл тодлоо шүү. Танаас нь ингэж бодчих. Өдөр хоолоо унахгүй юм яах вэ? Шууд гэж байна чааш. Одоо нас яхан шинээр. Шинээр хийхгүй байна. 5 мянга авцсан. 5 мянга ликвидитийг авцсан. Энэ ахаад жоохон буцаад дээшлэмээр. Буцаад дээшлээд 4300 4320-ыг аваад буцаад унах юм байна энэ. Иймэрхүү нэг юм трендийн эсрэг сэтгэлд хийсэн хөдөлгөөнүүдийг бас амар өндөр риск авмаар бил. Одоо дахиж жоохон хүлээнэ. Энэ бодог юм. Star me take what's on my mind me. No phones now that this shit is too low to side to side. Let them ride, break it down. No one like we get high. Борог үл таагараа. Ингээд энэхүү цаг агаарыг та бүхэндээ зориулаад мөсгөр автовдог хүргэж байна. Хэмжээний наам яг үнээр заах уу? Яг заахгаа орох болж байна. Тэгвэл ийшээ оръё. Зөвхөн махаа он дээрээс нь Сосоо явууч юм. Цаасаа явж байна. Тасраал байна уу? Тэр 5 минутын спортерс лог суучлаа. Уусаа тийш дээшээ явах нь явах хаа. Яарч орох уу? Манай нөгөө ирээсэн. Эрдэнтээс ойр зүрийн юм ахиж үнсээ нэмж авах гэдэг байж энэ. Тэгээд бид замдаа хангалттай ашиг хийсэн болохоор махаа авах чинь. За нэг $2 гарна. Харагддаг. $3 зэ. За минийх болохоор энд явж байна. За нэг $2.55 центтэй. Одоо ингэж явж байна. Тэгээд маань байгуулгаснаас хойш хэд хэдэн удаа шилжилтүүд хийсэн. Шилжилтүүд гэдэг нь сайжруулалт гэсэн үг. Дандаа дараагийн шатны манай яг арилжаа сонирхож байгаа хүмүүст маань манай шавнарттай манай гишүүдэд яг юу хэрэгтэй байгаа вэ? Илүү үр дүнтэй сурах нь зөвхөн нэг трейдерийн анализ сургалт энэ байхгүй. Бидний хувьд бол скулийг багаараа хөгжүүлж академик түвшний сургууль шиг академи болж байна гэсэн үг шүү. Альфа трейдерс академи руу хэрхэн нэгдэх вэ гэж хүмүүс их асууж байгаа. Та нэгдэхийг хүсвэл скул руу ороод ирээрэй. Яг зөв. Яг энэ видеоны доор скулийн линк байгаа. Эсвэл яг өөрийнхөө скулийн платформоос Alpha Traders Academy-г хайчих юм бол гараад ирнэ. Голөгчд загсчд маань нэг тохоо хэрэгтэй гэж ийм тохоо. Бичлэгүүдээс хавж та би одоо стори гэж гутаар хийсгэл зогсож байна. Энэ хад ч юм уу гэстэй. За энэ зогсоё гэдэг тийм. Энэ зогсоо. Аргадангой. Зя. Сайхан газар ирсэн.
Бид нэр олноор одоо гой зураг даруулах хэрэгтэй байгаа. Инх юм уу? Биштэй манайхаа. Хар урд шинэ за. Аль тал. Маркос ах жоохон шахаж. За. За. Цаашлаарай. Хараа цаашлалтаа та. Нэг мөрний Яна марч явахдаа хутлаач. За хурдлаач. За. За. Айгаад байгаа байхгүй юу? Энийг авчихсан. Тэндээс сууж. Заавал байх нь. Юу вэ? Би надад хаваа нууж шаа шатаж байна. Орой ээлжтэй гаргана өдөө. Тэр бас өмсөж байгаа. Хоёр цагаар ээлж. За бэлэн үү? Бид нөө даа чулуусаа гүн шүү дээ хавд. Ямар халуун юм бэ? Энэ халуун гээ хэлээд байгаа чи наа чи хамгийн асуудалтай наа чи. Толин цуглаа надад. Улаа чулуугаа хавд. За. Дахин нэмэх юм уу? Энэ махаараа тэд хорхох гэж байна. За арай л хансаг эхлээд байна. Сүүлдээ юу болохыг мэдэхгүй байна. Гэтэ арай л хансаг эхлээд байна. За тэгээд манайхаа лайв руу өдөр ороод ирээ. Тэгээд гацж гин үгүй юу болж байна гэдэг бичээрэй заа. За миний дуу шуу ямар байна? Тэгээд гацж гин үү? Надад бол нэлээд гацаатай л харагдаад байна. Маркус Локо минь гурал байгаа юм байна чи. За алтны шинжлэх ярилцлага залуучтай. За алтуул. Сайн байна. Түрүүн цагаараа хинжиж байна. Түрүүн цагаараа автрын төв шилжсэн. За одоо дээдлийн шинжлэгийг харах юм бол дээдлийн бол даун трендийн шинжлэгээтэй байгаа. Стресс хийх. Золч болцсон зүгээр. Апple өдрийн structure эвдүүлж ийж selling corporation хийгэнэ гэсэн. Апple өдрийн чөлөөтэй 1600 гэж хэлсэн. Баян запатлын амьдралыг харуулахыг бидэд хүсээгүй. Бидэд бол яг бодит байдлыг, бодит амьдралыг харуулахыг хүсэж хичээж байгаа. Тэгээд бид эдийн